Sorry би өглөө. Баярлаа. Одоос өглөө бүр өглөө. Өглөө. Сайн байна уу та бүхний гэр бүлийн гишүүн Том Скил. За хажууд Скил байсан байна. Энэ 7 хоногийн дугаар дээрээ хормын мэдээг онцолж хамгийн түрүүнд төрөхээр болж байна. За пүүш хөр биш үү? Би биш. Тэ уучлаарай. Emotional damage. Сингапурын нэг алдартай хосоод алдартай. За Sandbox дээр очижсэн. Сингапурын хоёр хос маань хормоо хийсэн байна. Тэгээд хорм нь бол яг ингээд бодтоор явангууд давхар metaverse дээр дөрөв болж ороод 20-ны явагдсан. Давхар явсан гэсэн үг. Тийм. Ерөнхийдөө Decentraland дээр бол хормын үйл ажиллагаа нь болцсон байсан. Sandbox-ийн ингээд анхны хормын үйл ажиллагаа боллоо. Тэгээд Sandbox дээр нэг тухайн хормын бичлэгийг үзэх юм бол Declare Chan to be your husband, to be loving and faithful. Хоёр хосын хормын зургуудыг ингээд Sandbox-ийн хамнууд дээр нь байршуулчихсан. Ийм нэгэн үйл явдал болж өнгөрсөн байна. Nice. Чи зөв магч чинь. Би яг. Тэгжээд би яах вэ? За яасан. Үүнээс гадна өнгөрсөн лагт болсон бас нэг том мэдээ нөх юм бол за Америк нэгдсэн улсад крипто хэрхэн зохицуулах вэ гэдэг анхдагч хуулийн төсөл ер нь өргөн баригдсан байгаа. За энэ хуулийн төслийн нэг онцлог залт нь бол stable coinтэй илүү холбоотой залт байсан. За stable coin-ыг ерөөдөө хориглох тухай залт байсан. What the fuck? За энэ дээр бол тий. За энэ дээр бол яг угсаа криптос руу авдаг хүмүүс бол нэлээд тийм тата бос байгаа. Бүх coin бол ерөөдөө UST C шиг биш ээ. Тэгээд Solana ондаг stable coin шиг биш ээ. Одоо яа юм шиг гаргаж байгаа. Тэгээд дээрс нь Celsius-ыг бас давхар хамруулсан байна. Celsius ч юм бол ерөөдөө бол DeFi ч биш. Тийм газар гэдэг зүйлийг ер нь ярьсан байлээ. За тэгээд юу бодож байгаа юм бэ? Grace period буюу одоо ингээд ийм 2 жилийн хугацаанд хэрвээ таны одоо stable coin чинь алгоритмик буюу алгоритм гэдэг нь ингэж тодорхойлоод байгаа юм л да. Stable coin мөртлөө өөр нэг захин валютаар батлаадсан гэдэг. Жишээ нь одоо USD-ийн хувьд Luna гэсэн шүү дээ. Тэрний шиг. Тэгэхээр одоо энэ ч бол SUSD тэгээд Algo-гийн одоо stable coin-ууд ерөөдөө холигдохоор болж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ Grace period буюу 2 жилийн хугацаанд ардтаа ямар нэгэн барьцаатай team stable coin болж хувирах 2 жилийн хугацаа гэж байгаа юм байна. Энэ жилээс Tether метр үлээж юм шүү дээ. Tether дажгүй үжлээд бас хэцүү байлээ. Tether ч н одоо ардаа бондтой шүү дээ. Тийм бондтой ерөөдөө нэг эсрэг нэгийг доллараар баталгааж эхэлж байгаа л гэж ярьж байгаа. Tether ч бас Нью-Йоркийн шүүхтэд дуудагдсан байгаа. Нью-Йоркийн шүүхийн одоо тэр шүүгч нь бол за яг арталтаа нэгийг харьцах нэг гэдэг харьцаа барьж байгаа гэдгээ батлаад тэрийг ингээд документ буюу одоо ингээд баримтжуулаад аваад ирээ гэдэг зүйлийг бас ярьсан байлээ. Ерөөдөө бол нэг харьцах нэг гэдгээ барьж байгаа шүү гэдгээ батал гээд бас шүүх дээр явж байгаа. Зүг. За энэс гадна гэтээ stable coin маань өөр дэлхийд даяар айгүй тийм эерэг зүйлийг авчиж байгаа. Яг инфляцийн эсрэг одоо өөр улсууд хөрөнгө хамгаалахад stable coin илүү хөшөлж байгаа юм байна. За жишээлбэл за Венесуэл ус байна. Турк, Нигерия, за Нигер тэгээд Аргентин гэдэг улсууд бол угаасаа дэлхийн нийтээр одоо инфляцтай байгаа. Америк төрсөн 11 гэдэг амар инфляцтай байгаа. Тэрийн дагаад одоо энэ Турк, Венесуэл одоо өөр улсууд бүр илүү инфляцтай байгаа юм байна. Тэгэнгუთ тэр улсад байгаа хүмүүс нь хөрөнгө хамгаалахын тулд мөнгөө stable coin болгож хадгалаад байгаа юм байна. Яг л яг одоо Монголд болж байгаа шиг бас одоо банкуд долларын лимит тавиад байгаа шиг тэнд бас долларын алдас муудаад ирэнгүүт ялчгүй stable coin руу шилжүүлж өөрийнхөө хөрөнгөийг хамгаалж байгаа юм байна л да. Тийм л одоо Монгол банкны хашидлсан байна 3200 гарцсан тий. Тийм ихтэй яг бүр P2B дээр бол бүр солиорч л шүү дээ. Тийм 3400 гарцсан явж байлаа тий. Тэгэхээр бод тааш нь ер нь бол 3400 гарцсан л байгаа гэсэн үг юм болоо. За энэний дараагийн мэдээ гэх юм бол энэ дэр нэг зүйл хятадтай холбоотой нэг гоё зүйл гарчсан. Энэ хятад юу болсон юм бэ гэдгсэн чинь хятад бас биткойны арилжаа хийх бол хориглоогүй. Зүгээр л биткойн одоо крипто майн хийхээс гадна биржүүдийг хориглосон. Тэрнээс хоёр хүн уулзаад би энэ биткойн ирэхэд зарж өгөх байхыг бол энэ бол хориглоогүй гэж үзэж байгаа юм л. Тэгээд тэгсэн мөртлөө биткойныг хориглосон гэж ярьж байгаа ч гэсэн хэрвээ одоо ингээд чиний биткойнтэй лежерийг одоо би аваад болоод шүү дээ. Тэнгуүч цагдаад хандаж болно. Цагдаад хандангуудаа биткойныг хөрөнгө гэж үзэхээс гадна энэ нөгөө юу захим хөрөнгө эзэмшчин чи гэж үзэх учраас хин нэг тэр биткойныг хориглосон гэдэг байгаа ч гэсэндээ биткойныг хөрөнгө гэдгийг хөлөн шүрцэн байгаа юм лээ. Окей. За үүнээс гадна зах зээл хязгаарч ирэх вэ гэдэг нэг асуулт амар яваад байгаа шүү дээ. Тий, одоо ч өдөр болгон асууж шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр яг ингээ комьюнити дундаас амар гоё хариулт гарч ирсэн. За. Том цаг дээр харах юм бол биткойн болон долларын индекс хоёр уруу хамааралтай гэдэг юм байна. За тэр шинжээтэй үзэж байгаа болонгууд за индикатор харах юм бол долларын индекс одоо ингээд overbought буюу бүр ингээд хитрхи их одоо хотлон авагдсан ч гэдэг юм уу. Тэр яриад байгаа. Эсрэгээр биткойны одоо ингээд чартыг харах юм бол
oversold дээр байгаас гадна double bottom гэдэг паттерныг үүсгэж гинүү да гэж ярьж байгаа юм байлээ. За тийм техник шинжилгээнд дээр харъя те. Тэгээ техник шинжилгээний нэг яг үнэхээр тийм байна уугүй байна гэж хаасан дээр Шалгая. гэхдээ ерөнхийдөө long term буюу тийм том цаг дээр харах юм бол гэж байгаа шүү дээ. Окей. За өөр нэг криптогийн хэрэглээ нэмэгдсэн зүйл нь Binance одоо Украинтай хамтраад Украины нэгэн одоо нэг сүлжээ бас супермаркеттай хамтраад Binance Pay-гээр худалдаа авалт хийх юм бол мөнгөний буцаан албалт амар өндөртэй байх тэр туршлыг эхлүүлж байгаа юм байна. Cashback юм шүү дээ. Энэ Украинчуудыг аяг их дэмжиж байгаа юм шиг байна. За тэгээд араас нь шүүхтэр байгаа бас нэг том coin маань Ripple байгаа. Ханд XRP сая амар өссөн байлээ. Юу талбайтай. За Ripple дээр бол ингэж болж байгаа. Ripple дээр бол гот шүүхийн зүгээс доо friend of the court буюу одоо шинжээс томилж байгаа юм байна л да. За тэгмүүд энэ дээр нь болонгууд Chamber of Digital Commerce гэдэг захим худалдааны одоо чуулга ч юм уу холбоо ч юм уу. За энэ нь болонгууд ерөөхдөө криптод нэлийн илэгтэй талын байгууллага гэж үзэж байгаа юм байна. Тэгмүүд энэ хэрвээ шинжээслээд аваад ирж байгаа юм бол XRP-гийн одоо шүүхийн шийдвэр XRP-гийн тал гарах маа айгу өндөрөө гэдэг. За энэ дээр XRP дээр ямар шүүх худалдаа болоод энд байгаа вэ гэхлээр XRP бол coin гэхээс илүү үнэт цаас. Тэгмүүд үнэт цаасыг энэ удирдлагчнаас зөвшөөрлгүйгээр зах зээлд борлуулсан байна. Тийм учраас энэ чинь ямар нэгэн шийдэл гаргуул байх хэрэгтэй гэж санхүү цуцлахаараа үзэж байгаа. Тэгмүүд үнэт цаас биш ээ гэдгийг бүр ингээд дахиад энэ хэцэж байгаа гаргалгаа ингэж харж байгаа юм лээ. Манай байгууллага XRP худалдаж авсан хүмүүст ямар нэгэн байдлаар ашиг хуваалцах юм уу тийм тохироо гэрээ ерөөс юу зурагдаагүй. Тэгээд дээрс нь XRP-ийн үн бол зөвхөн цэвэр эрэлт нийлүүлэлтийн одоо тэнцэл дээрс тогтож байгаа. Зах зээлийн хуулиар явж байгаа. Зах зээлийн хуулиар явж байгаа. Тийм учраас энэ дэр бид ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй. Тийм ч учраас энэ ерөөсөө үн цаас гэдэг ингэ багтахгүй гэдэг. Тэгээд ерөн шийдвэр нь одоо утгагүй гарч эхлэх сурагтай. Гэхдээ яг ийм хүн болж байгаа тань ажиллагчдаг л доо. За тэгээд сүүлийн нэг мэдээ гэх юм бол Zilliqa гэдэг төслөөдөг давчлан ticker нь болонгууд ZAL гэдэг. За энэ компани маань сүүлийн 6 сард ерөнхийдөө нэлээд сайн судалгаа хийж хагаад одоо Web 3.0 дээр суурилсан одоо PlayStation, Xbox гэж ярьдаг шиг тийм шиг одоо ийм gaming console гаргахаар ямар ч байсан туршлагын загвараа гаргацсан байгаа юм байна. Тэгээд Xborg гэдэг энэ компанитай хамтарч хөгжүүлж байгаа юм байл. За миний хүрх гадаад мэдээ бол ингээд дууссан. Sorry би өглөө. Баярлаа. Монгол mining гэдэг юм арга хэмжээ болсон уулуурхай салбарын арга хэмжээ. За энэ дээр бол Overtake компанийн орж ирсэн. Яг орж ирсэн гэхээр мэдээж Overtake нөө Terror Logistics-ийн тал дээр ажилладаг учраас уулуурхай дээр нэгт наврын асуудал бол нэгт аюул бол хоёрт Terror зүүчээс асуудал байна. Энэ асуудал дээр нь Overtake ямар шийдлээр орж болох боломжтой нэгдэл тал дээр төслийн хэмжээнд бас нэлээд хамтарч ажиллах байгаа юм шиг байлээ. Сурсанснаа. За тэгээд сүүлийн мэдээ. За энэ бүтцийн өдөр Binance-ийн Монголд арга хэмжээ олно. Тэн дээр хин нэгэн ихтгэл тавьж магадгүй. Metaverse-ийн талаар. Тэгээд тэнд уулзсан цаада яаж уулзах вэ гэхээр та Binance-ийг хэрэглэгч бол танд мэйл өгсөн байгаа. Binance Mongolia-ийн ийм ивент болж байгаа гэд та тэр тухайн линкээр нь ороод өөрийн бүртгэлээ үүсгээд бүртгүүлсэн байхад бүтэн сайнны арга хэмжээнд үнэгүй оролцож болох нэ. За ингэ болсон. За тэгээд техник шинжилгээ рүү орох уу да. За тэгээ манай рефлинг мартаа хайт. Анализинг болон да тавтай морил. Юунд юм бол? За техник шинжилгээний болон тавтай морил. За түрүүний нөгөө шалгыг хийсэн зүйлийг шалгая те. За DXY те. Bitcoin маань уруу амралтаа яваад байна те. Гэхдээ том цаг дээр гэж байна шүү дээ. Ерөнхийдөө 4 цаг дээр ерөнхийдөө том цаг гэж ойлгож болно. За let's see. За дээдлэн долларын индекс долларын болонгууд биткойн анш. Яг ерөнхийдөө бол эсрэг чиглэлд их хөдөлсөн тийм хөдөлж байгаа юм байна л да. Окей. За тэгвэл одоо эндээс юу яах вэ гэхээр доллар индекс дээр таамаг гаргаж иж биткойноо баг хааш явахыг мэдх юм шүү те. Долларын индекс одоо унж эхлэх үед BTC сэргэж эхэлнэ гэж. За долларын индекс дээр ерөнхийдөө байгаа. Бүр доороос сэрээд татчих болох байсан. Гэхдээ яг ерөнхийдөө бол зөв ойрын чиглэлийн сэргийг нарчигээд түрүүний татад үзлээ. Гэхдээ яг стрээд аль гарцсан байна. Тэг яг энэ дээр бол нэг амар паттерн гэж зурхгүйгээр нэлээд огцсон өссөн учраас эндээс яг T хийхээр нэлээд бага цаг руу орох шинжилгээтэй болж эхэлнэ. Тэгэхээр ерөнхийдөө бол том цагаар weekly chart буюу 7 хоногийн chart-ыг харж идэх үү. За тэгээ харах юм бол 7 хоногийн chart-ыг за бүр 1985 онд DXY нэлээд өндөр өсөжсэн. За ингээд 2000 за 1 2 3 онуудад нэлээд өсөлттэй байсан байна доллар индекс. За энд юу болж байгааг харж байна тийм үү? За ингээд triple top болсон. За дээр нь за доошос тэрдэг паттерн маань цэвэрхэн үүсээд үндээсээ доош чиглэлийн хөдөлгөөн долларын индексээр орж иржээ. За одоо чиглэлийн хөдөлгөөн юу болоод байна вэ?
Гэдэг хараа одоо бол ямар нэгэн байдлаар паттерн зурхад нэлээд ойлгомжгүй. Хаана юу зурх нь ойлгомжгүй. Ямар ч ясан доо бол дээшээгээ заацсан яваад байгааг харж байна тийм үү. Тэгэхээр доллар индексийн ойрын авчих цаг хаана уу гэж болцоолуулж хайх юм бол за яг мэдээж энд 3 удаа шалгажсан цэг маань эргээд дахиад хаалгадаад эндээс уналт орчихгүй гэдэг таамаг гаргаж ирж болж байна. Тэгэхээр биткойн бол бас нэг талаар ерөөсө дуусаагүй нэг илтгэж тэгэхээр яг доллар индекс дахиад өсөх хэрэв долларын зол байна тийм үү. Энэ маягаараа ингээд эрэлт хэрэгцээ нийлүүлээд авах юм бол доллар индекс маань дахиад дэше өсөх боломж харагдаад байгаа. За тэгээд BTC руу орох юм бол за биткойн маань ч гэсэн дахиад доошоогоо сэрээний параллел лайн шалгахад тодорхой хэмжээний бас зай байна. Тийм үү? Тэгэхээр энэ хоёрын хооронд уран хамрал үнэхээр байгаа. Доллар индекс тасралт үүсэх юм бол биткойны өсөх цаг бол хараахан болоогүй байна гэж ойлгох хэрэгтэй. За биткойн дээр апдейт яваа гэх юм бол за энэ дээр Twitter дээр иржсэн анхаарах цэг маань тэнд байна гэд. За нэлийн double bottom үүсэж байна. Дээр нь дахиад bullish bearish pattern үүсэж байна гэд харсан. За эндээс сарилжааг бол сайн сэтгэлтэн дээр нь ирэхэд бол хаагаад аваад гарцсан гэсэн үг. За зөрөөд эндээс short арилжаанд орж байгаа. За яагаад short арилжаанд орж байгаа вэ гэдгийг одоо тайлбарлая тийм үү. За эндээс доо харах юм бол ерөнхийдөө бол дээшээ higher хавьдсан, доошоо lower low хавьдсан. Эндээс юу харж байгаа гэхээр ерөнхийдөө бол нэлээд sideways чиглэлийн хөдөлгөөн орж ирнэ биткойн дээр. Яг тодорхой чиглэлийг барьж авахсан арилжаа бол тодорхойлон одоо хийхэд аягүй хэцүү шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол одоогийн арилжааны бүс бол энэ зоон ах тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө хаанс нэрээс нь сэлдээд шорол дээрээс нь баяад хахад хоёр талтай ашигтай арилжаад иж хангалттай болох юм болов гэсэн үднэс тодорхой хэмжээний дүрмтэй мэдээж нөгөө нэг risk reward-ийн ratio-го харж байгаа тийм үү. Мэдээж нэгээс нэг арилжаа ядаж хийхгүй. За 1% арьстлээ. За доошо 5% өгөөж авъя гэх юм уу те. Энэ байдлаар дөрвөнтэй арилжаа энэлээ хийж байгаа. За эндээс ягаад short арилжаанд орвоо? Дээрээ шалгасан тийм үү. Доороо шалгасан, стэрсэн. Стрэрлэн дээр нь entry хийсэн. За энэ арилжаа яаж баталгаажж байгаа нэхээр одоо энд доо байна. Доо доошо хөвцсөн. Дахиад нэлээдгүй correction хөдөлгөөн орж ирэх юм бол дахиад энэ үндсэн хөдөлгөөн маань энд ороод ирэх юм бол нөгөө нэг 18700 гэдэг support zone дээр биткойн маань хүрээдэж магадгүй 18700 дээрээс юу харах вэ гэхээр price action харна гэсэн. Энд candle-ууд маань хэрхэн хаагдж байна? Зүүдтад байгаад нэг үгдгийг харж байна. За дээр нь дахиад энэ long арилжааг хэрхэн байрж авах боломжтой байсан талаар ярилцъя тийм үү? За дээш нэгэн төсөө гараад ирсэн те. Одоо эндээс buy арилжаа хийх юм бол утгагүй шүү дээ. Тийм үү? Тэгэхээр эндээс юу хөдөлж болох вэ гэхээр эн чинь өөрөө маш том support zone байгаа даа. Эргээд pullback хөдөлгөөн хүлээх хэрэгтэй. За nibbled confirmation гэх юм бол pullback хөдөлгөөнтэй давхцаад энд жижигхэн bullish шилтэрдэг паттерн намд үүсээд эндээс entry хийгээд орох боломж байсан байна. Тэ? Тэгэхээр одоо яг өнгөрсөн байгаа chart дээр нэлээд сайн хүмүүс ажиллаж байгаад тэгээд одоо байгаа chart-тайгаа их харьцуулаад яг одоо яг юу болоод байна вэ гэдгийг нэлээд харах хэрэгтэй. Тэгээд илүү нарийн оролт хиймээр байвал арилжааг 5 минут руу орж жагаад стрэлтэн дээр нь окейнд орох юм бол хэдүүлээ нэлээд стрэлтэн дээр нэлээд эрт орж чадна гэсэн үг. За дараагийн өөр боломж хаана байсан гэхээр эндээс risk entry-ний боломж байсан байна тийм үү. Тэгтээ дөрвөө энэ зон бол гараад ирсэн байгаа шүү дээ. Энэ таазалт энэ хоёр толгой холбоод гараад ирэнгүүт 3 дахь тооч нэрээс 3 дахь тооч энд байх юм байна гэдэг нь мэдээж хэдүүлэлд нь энд явж байхад ойлгомжтой болчихно тийм үү. Тэгэхээр 3 дахь тооч нэрээс нь risk entry гэдэг зүйлийг хийх боломжтой байжээ. За Ripple дээр өчтөр ингээ харж байсан. Өчтөр тэгээд нөгөө мэдээний хөлөг ороод ирсэн те. Энд дээр нөгөө шинжээс томлий бла 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 янз бүрийн байдлаар ажиллая гэсэн юм гарсан. За 15 минут дээр яаж харж ирсэн бэ гэхээр за нэг иймэрхүү паттерн үүсэж байгаа юм болоо да гэд харж ирсэн. Эндээс доошо оролт хийх боломжтой юм харж ирсэн. Азар ороогүй. Азар ороогүй. Тэгээд эндээс нэлээд мэдээний өсөлтөд ороод ирсэн. Тийм учраас ерөнхийдөө мэдээний өсөлтийг би бол яаж харддаг вэ? Огцон өсөлт ороод ирсэн зүйл буцаад орж ирнэ. Ороод ирэх магадaltaй аюу харагдаад байдаг. За энэ үл яг нөө одоо биткойн дээр харагдаж байгаа да. Мэдээний уналтад ингээ буцаад ороод ирсэн маяг харж байна те. Тэгэхээр ерөнхийдөө бодит биткойныг үнэлж байгаа ханш маань ерөнхийдөө энэ зон байгаад байгаа байхгүй. Гэтэ бас нэг талаараа нэг юм баталж шүү дээ. 0.75 гэдэг point-ыг угаасаа зах зээл хүлээж исэн. Зүгээр тэн дээр зүгээр савлага хийж байгаа болохоос ханш бол буцаад гараад ирсэн. Энэ нөлөөг нь бол нөгөө нэг Dow theory-ийн хуулийн дагуу. За ямар ч зах зээл холбоотой ямар ч мэдээ үнэн шингэсэн байдгаа гэдэг нэг талаараа бас харуулж иж болох юм те. Тэгэхээр яг энэ ерөнхийдөө хүлээлтэн дээр яг л 0.75% өсгөл өсөлтөндөө яг хүлээлтэнд хүрсэн ч гэсэн
хаашааг тухайн мөчтэй нэлээд амар савсан байгаа юм л та. Өсөөд унтсан шүү дээ. Өсөөд унаад энд бол яг мэдэн дээр арилж хайсан эсвэл нэлээд л Саваас их хохирол амссан байх. Эсвэл нэлээд хэмжээний ашиг авч чадсан байх. ийм эдэтэй үед бол ер нь өндөр левелтэй арилж байгаа амар дими байдаг. Бага левелтэй том цагийн арилж байгаа. Тий одоо миний хувьд бол харах юм бол яг мэдэн дээр арилж төлөвлөлт хийгээгүй. Харж байгаа одоо бол хааш илүү тогтвортой. Хаашаа яах нь тодорхой ч үе. Ерөөдөө илүү аяг органикаараа хөдөлж хэлж байгаа тийм. За Ethereum дээр сонирхолтой зэгийг сайн мөргөө доош унсан. За эндээс short арилжаа хийжсэн. За яагаад хийжсэн ойлгомжтой. Шалгацсан батарей маань доош стрээд ороод ирсэн байгаа чинь тийм. Энэ арилжаа бол хаагдсан байгаа. За одоо ингэ харах юм бол нэг цагийн шаардчтай тийм. За бүр 4 цаг шаардч. Ингээд харах юм бол за Ethereum маань за нэг шалгацсан, хоёр шалгацсан. За урт дээр доош стрсэн тийм. Тэгэхээр энэ дахиад pullback хөдөлгөөн орж иж байна гэж ерөөдөө харж болно. Дээш маш цэвэрхэн шалгаад энэ дээр маш цэвэрхэн шалгаад шоогноо дараад ирсэн харж байгаа. За магадгүй энд дахиад нэг иймэрхүү За нэг иймэрхүү доош чиглэлийн батарей үүсэт стэрч магадгүй. Гэхдээ том спорт зон байгаа учраас тодорхой хэмжээнд харж байгаад арилж яйсан дээр байх. За тэгээ юмш тухай бүрд энэ манай Twitter хуудсыг бол дагах хэрэгтэй дээ одоо. TW гэж. Тэг баярлалаа. Twitter дээр ерөнхийдөө ингэ харах юм бол за бүх арилжаа яагаад нээж байгаа, яагаад явж байгаа бүх апдейтүүд бол цаг тухай бүрд нь орж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар сигнал гэж хүлээж авч болохгүй. Санхүүгийн шийдвэрөө та бие дааж гарах хэрэгтэй. Энэ бол зөвхөн бит хоёрын ч юм уу харж байгаа өнцөг. Тийм учраас эсрэг тал руу ч юм уу эсвэл таамаг буруу явах тохиолдол байгаа гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй шүү. Тийм ашиг бол та нарыг алдагдал бол мөн та нарыг шүү тий. Тэгэхээр энд хэлжсэн хосёрол байж болно. Гэхдээ томоохон спорт зон доош стрээд энэ дээр магадгүй pullback хөдөлгөөн орж доош хөдөлгөөн орж магадгүй байсан учраас нэлээд анхааруулж энэ дээрс комент хэсэгт нь бичсэн байгаа. Тэгэхээр нэлээдгүй пост орсон ч гэсэн комент хэсэгт нь яг илүү тайлбар байгаа юм шүү дээ гэж нэлээд нэгтэлж үзээрэй. За тэгээд дараагийн дугаар дээр уулзцгаая. За манай хвчлийн ямар нэгэн байдлаар санхүүгийн зөвлөгөө бишгөөд санхүүгийн шийдвэрээ та өөрөө бие дааж гарах хэрэгтэй шүү. Баярлалаа. Баяртай. Том одоо би биткойн авах байх уу? Тийм.